нийслэлийн засаг дарга үүрэг чиглэх хүсний дагуу манай нийслэлийн газар зохион байгуулалтын алба шуурхай ажиллаж зөвшөөрлгүй хашаагаа сунгаж барьсан болон зөвшөөрлөлттэй нэгж талбаруудтай зөвшөөрсөн газар чөлөөлтийн ажил одоогоор хийгдэж дуусаад тус үерийн далангийн ажил хийгдэх нөхцөл болцоогоор ханган ажилласан. Мөн энэ ажлын нийт 51 талбар өртсөн бөгөөд нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нөхөх олгоор олгогдож айлууд газраа чөлөөлсөн байгаа. Улаанбаатар хотын Далан сувгийн үерийн усны Далан сувгийг шинжлэхтэй холбоотой 2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай Ардааган гэж компани 3.9 км ил ба далд үерийн Далан сувг шинжилтийн ажил хийх ажил Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 10 дугаар хорооны дэвсгэрт ингээд хийгдсэн байдаг. За энэ ажил маань үндсэндээ 4 жил завсардсан. 4 жил завсардахтаа бол зөвхөн 900 м газар нь газар чөлөөлтийн ганц 2 айлын асуудлаас болоод гэрээний хугацаанд 4 жилээр сунгагдаад за энэ бүтээн байгуулалтын ажил үндсэндээ ингээд зогссон байсан. За энэ ажилтай бол нийслэлийн засаг дарга Амар сайхан 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөр танилцаад холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн баг. За энэ хүрээнд бол манай хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас хяналт тавиад геодын зүсний барилга байгууламжийн газар, за Улаанбаатар зам цэцэр арчилтын газар, за Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар холбогдох арга хэмжээг авч тухайн үед үүссэн үерийн ус ихээр хөндлөгдсөн зарим газрыг чөлөөлөх, хайрга дайрах хасах, за иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг авч ажилласан. За энэ хүрээнд энэ газар чөлөөлтийн асуудлаас болоод энэ бүтээн байгуулалтын ажил зогсонтой холбогдуулан газар зохион байгуулалтын албанд тодорхой үүрэг чиглэл өгсөний хүрээнд газар чөлөөлтийн асуудлыг газар зохион байгуулалтын албанаас шийдээд энэ үерийн Далан сувг барих ажил хэвийн түвшинд үргэлжлээд явж байна.